Баянгол дүүргийн 50 жилийн ой 7 дугаар сард болно. Ойн хүрээнд тус дүүрэг олон ажил зохион байгуулагдаж байгаагийн нэг нь ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд спортын дөрвөн төрөлтийн тэмцээн болж байгаа юм а. За тус тэмцээнд Баянгол дүүргийн ерөнхий боловсролын төрийн болон төрийн бус өмчийн 20 гаруй сургуулийн багш нар хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Түүхт 50 жилийн аминдыг нийт үзэгчтэй хүргэе. Баянгол дүүрэг бол байгуулагдсанаас хойш 50 жил болсон. Энэ хүрээнд олон арга хэмжээний зохион байгуулж байгаа. Энэний нэг нь бол өнөөдрийн багш нарын энэ дөрвөн төрөлтийн тэмцээн байгаамаа. Бид боловсролын салбар, нийгмийн салбарт бол олон ажлыг төлөвлөсөн. Хүүхдийн урлагийн наадмууд зохион байгуулагдана, иргэдийн дунд урлагийн наадмууд зохион байгуулагдана, хүүхдийн дунд спортын наадмууд зохион байгуулагдана, залуучуудын дунд сагсны бас спортын төрлүүдтэй тэмцээн зохион байгуулагдана. Мөн хүүхдүүдийн дунд зохион байгуулагдах юм. Бидний хамгийн том юм бол Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Найрсаг Баянгол гэсэн ийм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Энэ нь болохоор төрийн албан байгуулалтын харилцаа хандлагыг сайжруулах, дээр нь ажлын амжилтыг баттгах, дээр нь соёл урлагийг дэмжих ийм хөтөлбөрүүд бол хэрэгжиж байгаагаар онцлог байна. 3 өдрийн турш спортоор хүч сорих багш нарын хувьд гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, дардсаар өрсөлдөх юм байна. Сургууль тус бүрээс нэг баг гарan өрсөлдөж байгаа юм байна. За нийт тэмцээнд 250 гаруй багш нар оролцож байна. Төрийн өмчийн 17 сургууль, төрийн бус өмчийн 4 сургуулийн нийт 20 сургуулийн баг тамирчид, эрэгтэй эмэгтэй бүх баг тамирчид оролцож байна. Сагс, волейбол, теннис гэсэн 3 төрлөөр өнөөдөр зохион байгуулагдаж байна. Дараа нь үлдсэн 2 төрлөөр зохион байгуулагдах юм байгаа. Хавар, намар. Дүүргийнхээ 50 жилийн ойн хүрээнд иргэдтэй чиглэсэн олон ажил хийж гүйцэтгэж байгаа гэлээ. Хүчлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад наснуудаа чиглэсэн ажлыг үр бүтээлтэй хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд дүүргээ үлгэр жишээ дүүрэг болгохын тулд ажиллаж байна гэсэн юм а. Цаашид маш олон ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөд байгаа юм байна. За мөн нийт иргэдтэй идэвхтэй оролцохыг нь үеэр уриалж байлаа.